бүгдээрээ сайн байцгаана уу? За би одоо та бүхэндээ бодолуудаа харуулна. Шинээр авсан бодолуудаа. Тэгээд би бодолуудаа Японоос дахиалж авсан. Японоос дахиалаад тэгээд Японд дох гэрлүүгээ хөргүүлээд тэгээд манай аав ээж хоёр над руу явуулсан байгаа. Хүнд дэйгаад тэгээд тэр бараа маань ирсэн. Тэр бодол маань ирсэн учраас тэрийг маань хамтдаа харцгаая. Бокс хийцгээе. Энэ юу байхгүй. Тэгээд би энэ зүг харсан хичээлдээ бүртгээд яагаад гэдэг юм бэ? Бол энэ одоо барьж байгаа зүг маань жоохон жижигдээд юмуд нь багтах байгаа зүггүй. Тэгээд саний зүг явсан байгаа. Энэ болохоор wake making нэг тэн байна. Бас нэг тэн. Энэ өмнө тэгээд энэ бас тэн байна. Энэ болохоор нэг 16 ширхтээ өмнөд өгөхгүй юу? Энэ тэн маань 6 өнгөтэй. Энэ нь болохоор 16 өнгөтэй нэг тэн. Тэгээд энэ саяхан шинээр гарсан байхгүй 1 сард гарлаа. 1 сард гарсан тэнэн тэгээд энэ саарлтуу тийм саатай тэнэга айгуу хөрхөн. Тэгээд энийг утгууд харуулъя. Тэгээд энэ юм крем юу вэ? Тэгээд энэ нэг жижигхэн өрөөлийн будаг бэлэнд ирсэн санагдаж байна. Энэ болохоор нүлээ хацрын юм жиг бай. Тэгээд энэ өрөөлийн будаг. Тэгээд бас нэг wake making 6 ширхтээ тэн байна. Тэгээд энэ хацар өнгөлөгч. Тэгээд таны шиг жижигхэн өрөөлийн будаг. Тэгээд хамгийн сүүлийн гашлаг бай. Ингээд бас бэлэнд ирсэн баггүй. Тэгээд нөгөө нь багсаа их зөрөлтэй санагдаж байна. Тэгээд би багсаа хийхгүй ийшээ каналаа болгох юм гэж бодсон. Энэ хүрхэн шууд. Харж байгаа болов. Тэгээд нүдний бодоос гадна нэг юм юу байсан? Энэ чих. Энэ зүг үзтгий. Яг тийм юм. Үгүй адилхан ямар нь? Эцэг шүү. Яхнасан брэм гоёдтай эцэг шүү. Крем бэм гэдэл хаягдлаа. Би нэг болон мейкап бичлэг хийдэг YouTube үздэг байхгүй. Ингээд тэрэн дээр маань энэ wake making шинээр гарсан энэ ямар крем вэ? Seamless wear condition гэдэг энэ крем маань Япон солонгост аюул алдартай болсон. Энийг туршиж үзэх авсан байгаа. Тэгээд тийм бас багтаа ирсэн байна. За энэ болохоор миний хамгийн хүлээж ирсэн тийм байна. Энэ үгтэй. Гэнгийн энэ гарын дээр ингээд гаргаж байгаа та нарт хэлье. Энэ байна. Хамгийн сүүлд нь харуулъя. За тэгвэл дараагийн маань энэ wake making маань чиг байна. Хатар өнгөлөгч. Wake making хатар өнгөлөгч байна. Вау. Энэ хөрхөн бүдэг юм ультра шар ягаанд өнгөтэй юм байна. Би энэ өнгөнүүдийн бүгдийг ган дээрээ зурж дараа нь харуулах та нарт. За тэгээд нэг ингэж харуулах юм бол энэ харагдах нь хаан замаар би. Тэгээд энэ харсан. Юм бүгдээ. За дараа нь энийг харуулъя. Энэ болохоор бас юм хатар өнгөлөгч. Гэтэ юм шингэн хатар өнгөлөгч. Энэ ямар гоё гүлчүүн мэтэл. Ийм их үү? Ийм дөрөв дугаартай юм. Мич авч. Тэгээд энэ хоёр жижиг оруулан бодог байсан. Энэ зүгээр нэг элегний зүйл жижиг оруулан бодог. Ашлаг жижигэн зүгтэй хаад би энэ ямар хоёр ахсан харсан. Энэ хоёр ахсан гэдэг. Энэ хоёр оруулан бодог гэсэн. Энэ нь 11 13 би боднуудыг Монгол зарж байгаа газар харсан санагдаад байгаа. Хаана лаад? Аптека гэдэг сайтн дээр зарж аптека хаа. Тийм аптека гэдэг нэг сайтн дээр зарж исэн. Энэ ингээд 11 дугаарт өнгөн. 11. Ийм ягаан. Юм гоё. Нүртэж.
нэртэй байна. За энэ болохоор ийм үгтэй. Гурлаа 3 өөр өнгийн адилхан тань байгаа. Soft sheer multi palette гэх ийм 3 тань байгаа. Энэ хоёр нь ийм бэлгтэй байсан. Нөгөө нь бэлэг байсан. Тэгэхээр тийм болохоор савлгаа нөр. Таны таталтай. Миний харуул. Ийм байна. Харин тийм байгаа. Ийм бас байна. Энэ юм бэлгэн заяа. Ийм жижигхэн юм. Хацар өнгөлөгч байд. Энэ болохоор ийм үгтэй. Өнгөний харагдсан харуулах бүтээгдэхүүн маань байна. Тэгээд хамтан мундарцаа. Энэ бол яг миний яг тайп юм байна. Энэ оруулах бүтээг. 맞아. 되게 못생겨지는데. 신발도 막 벗고 열심히 하는 모습이. 어때? 태연이? 어떻게 오네? 약간 내가 좋아. Энэ өнгө маань нэг иймэрхүү харагдчихээн. Энэ иймэрхүү. Вау. Харин нэг иймэрхүү дөө. Тэгээд энэ крем нь болохоор яг юм. Яг л гоё юм байна. Тэгээд энэ өнгө болохоор иймэрхүү. Харагдах нь ийм саа. Бүтэг ягаан дөө ийм саатай өнгө байна. За тэгээд энэ сүүлийн энэ маань болохоор ингээд тэгмүүд энэ дөрвийг ингээд хажуудлаар нь ингээд яахгүй өнгийг гаргахгүй бол багтахгүй байсан. Тэгээд ингээд харцгаая. Энэ дээрээс ингээд энэ үртэл тэгээд энэ тамгийн доотлын дөрөв өнгөний дөрөв ингээд харагдаж хамгийн сүүлийн энэ тэнэ үзье. Маань нэг иймэрхүү харагдчихээн. Тэгээд сүүлийн үед авсан боднуудаа та нартай харууллаа. Тэгээд таалагдсан гэсэн үг. Тэгээд удахгүй өнөөдөр шинээр авсан бүтээгдэхүүнүүдээ бүгднийг ашиглаад мейкап бичлэг хийж үзнэ гэж бодож байна. Тэгээд ямар ч нүрээ бодож үзнэ. Тэгээд хэр байх нь уу, ямар хөө байна гэдгийг та нартай хэрэгж үзнэхаа дараа хэлье. Одоо нь бол зүгээр ингээд өнгийн ингээд гаргаж үзээд гаднаас нь харахад бол үнэхээр хөөрхөн савлгаатай, гоё текстуртэй санагдлаа бүгдээрээ. Бичлэгийг маань дуустал үзсэн баярлалаа. Тэгээд удахгүй уулзцаая. Баяртай.